Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2004 онд нээлттэй хийсэн Harry Potter Azkaban-ы хоригдол киног ярьж өгөхөөр бэлдлээ. Univision хэрэгэлдэг киночид маань анхаарлаа нааш нь хандуулаарай. Нэг таатай мэдээ дуулгая. 2024 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 26-ныг дуустал Univision-ы RAV 4-тэй кино урамшуулал дахин эхэлсэн байгаа юм байна. Univision-ы RAV 4-тэй кино зэснээс хүссэн киногоо үзээд урамшуулалтад оролцсон Toyota Top Motors компани аль биесны дилерийн эрэхтэй цоошин RAV 4 машин болон өөр супер билгүүдийн эзэн болох боломжтой. Мөн Tokyo башиглан Movie Mini App-аас киногоо 50% хөнгөлөлтөй үнээр түрээслээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision-ы Facebook хуудасаас аваарай. Удирдлагаараа шинэ машинаас. За ингээд кинонд орцгоё. Хари зуныхаа амралтаар ичидээ сайжруулахаар бэлдэж буй бололтой. Шинэ орондоо ном шагааж байгаагаар кино эхэлнэ. Даанч айлын дээвэр дээр хорогддог тул хааш муутай авг ах нь байн орж ирж шалгасаар амар заяаг нь үзүүлэхгүй. Маргааш нь боллоо. Тэднийд авг ах дүүрслэгийн төрсөн их чинь хүрэлцэн ирэв. Хари авг ахаасаа сургуулийнхаа бичиг дээр гарын үсэг зурулахаар гуйхад хэрвээ чи аятайхан байх юм бол бодож үзье. Харин их чинь л аятайхан байх юм бол би аятайхан бай. Оо, энд чи байсаар л байгаа мó. Тийм ээ. Ямар ч талархалгүй тийм гэж байгааг нь хараад байгаарай. Миний дүү чамайг тэжээж байгаа нь сайн хэрэг. Манай үүдэн дээр орхисон бол аль хэдийн асрамжийн газарт хайчих байсан юм. Эндээс харахад энэ эмэгтэй Хариг маань нүд үзүүрэлдэг бололтой. Харин дайдлыг бол барьж үнсэйл эрхлүүлж өгнө. Ялгуурлаа гэж. Инхүүтэд сайлж эхлэхэд Хари маань гэрийн үйлчлэгчээ хийсээр л дүүрслэгийн их чинь зөвүүн юм ярина. Харийг хатгасаар л. Тэгснэ Харигийн аавыг архичин байсан гэж хэлээд Харигийн төвчээр нь тасарч манай аав архичин байгаагүй гэхэд ихчийн барьж байсан хундаг хагарав. Гэтэл тасралтгүй Харигийн эцэг эхийг муулж эхлэхэд Хари амаа тат гэж хашгирнаа. Гэрийнх нь бүхий л гэрэл анивчиж байдал нэг л жигтэй боллоо. Гэнэт дүүрслэгийн ихчийнх нь гар нүүргээд бүх биеийг хөөж эхлэв. Цамцныхын товчнууд ч ийшээ тийшээ өсөрсээр сүүлдээ агаар дээр хөөрнөө. Ингээд тэр хөөрсөөр байгаад бүр байшингаас явчихлаа. Болж мохог. Хари өрөөндөө гүйж ороод шууд л бухимдан хувцаа баглаад Хогвартс руу явах гэж байна. Авгах нь түүн дээр ирж ихчийг нь буцааж авчрахыг шаарднаа. Хари руу дайрахад Хари саваагаа гарган ахыгаа холдууллаа. Авгах нь түүнийг чамд очих газар байхгүй шүү дээ гэхэд энд л биш бол хаач байсан яах вэ? Гэт гарч явнаа. Харанхуу гудамд яахаа мэдгүй муухай царайлаад сууж байна. Гэнэт шонгийн гэрэл анивчаад сэлхлээд эхэллээ. Гэтэл хаанаас ч нэг эвгүй автобус гараад ирнэ. Хариг яг энэ дугааг нь мэдсэн юм шиг. Кондуктор нь орхигдсон шидэднүүдэд зориулсан автобусын тав тамирал намайг Стен Шампайк гэдэг. Би өнөө орой таны кондуктор байх болно. Шидэднүүдийн автобус нь хачирхалтай юм аа. Маш хурдан явна. Хари юу ч гэсэн Лондонд байдаг нөгөөх уушийн газар очихоор хаяга хэлв. Хари кондуктораас сонин дээр байгаа хачирхалтай ирэх юм болохыг асуухад эн чин Sirius Black. Чи түүний талаар хизээч сонсож байгаагүй гэж үү? Тэр бол алуурчин. Үүнээсээ болоод Азкабанд хоригдсон юм. Тэр яаж орсон юм бэ? Наадах чи харин сонирхолтой асуулт байна. Тэр бол тэндээс оргсон анхны хүн болж байна л да. Тэр бол чиний мэдих нэгний хамгийн том туслах байсан юм. За ингээд очих газраа ирлээ. Хари нөгөөх уушин газрын буудалд хичээлдээ ортлоо хэд хонголохоор болно. Хариг эрхийг мэдсэн юм шиг түүний шар шууж ирсэн байна. Мөн түүнтэй уулзахаар шидэднүүдийн яамны сайдж иржээ. Хари гимээ хүлээж авга их чигээ хөөргсөн гэдгээ хэлэхэд ер нь бол энгийн ертөнцид шид ашиглах хоройтой л да. Гэхдээ бид шидтэн бүрийг авга ихчээ хөөлгснийхэн төлөө Азкабан руу илгээгээд байдаггүй юм. Харин гэрээсээ тэгж зугдах чинь маш хариуцлагагүй үйлдэл. Нуучрын шоронгоос алуурчин оргоцоход байна шүү дээ. Sirius Black уу ирэх мэ? Тэр надад ямар хамаатай юм бэ? Мэдээж ямар ч хамааралгүй шүү дээ. Чи аюулгүй дээ. Энэ л хангалттай. Маргааш чи Хогвартс руу явна гэж хэлээд хичээлийнх нь бүх хэрэгслийг бэлдээд өгч гэж. Маргааш нь Хари Хогвартс руу явахаар бэлдэж эхэлнэ. Энэ жилийнх нь нэг хичээлийн ном нь баг амтын юм уу хаашаа юм. Хари руу дайраад л бас барьж авах гэж хөөхөн хөглөнө. Хари өрөөнөөсөө гарч иртэл хайрт найзууд болох Рон, Hermione хоёр ирсэн байх болно. Hermione нэг мууртай бөгөөд Рон тэнд Hermione-гийн муурн тэжээмэл харахыг нь идэх гээд байна гэж хоорондоо муудалцаад зогсож байдаг. Рон зуны амралтаараа гэр бүлэрээ Египт руу аялжээ. Роны ээж аав нь ирж Харид санаа зовсон тул түүнээс бүх зүйл сайн эсхийг асууна. Роны аав Харитай тустай ярилцсанаа. Ямнаас надад үүнийг чамд хэлж болохгүй гэж шаардсан чи. Үннийг мэдэх хэрэгтэй байх гэж би бодлоо л доо. Чи маш их аюулд байна хүмүүс. Энэ Sirius Black-тэй хамааралтай юу ирэх мэ? Чи түүний талаар юу мэдэх вэ? Би түүнийг Азкабанаас оргсон гэдгийг л мэднэ. Яагаад гэдгийг нь мэдэх үү? 13 жилийн өмнө чи түүнийг зогсооход Волдеморт түүний нэрийг битгий хэл. Уучлаарай. Юу ч гэсэн зогсооход Блэк өөрт байгаа бүх зүйлээ алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэр түүний үнэнч туслах хэвээрээ байгаа. Түүний бодлоор чийл ганцхан тэр нэргүй нэгэн буцааж хүч чадлаа олж авахд саадуулж байгаа. Үүнээс болж тэр чамайг олохын тулд шоронгоос оргсон юм. Намайг алхаар уу? Хари, чи надад түүнийг хайхгүй гэж амлах хэрэгтэй байна. Ийгүүтэд галт тэргэндээ
суугаад Роны тэнүүлж харахыг ээж нь сонхоор арай гэж Ронд өгснөөр мартсан сансан юмгүй нэг юм Хогвартсыг зорлоо. Тэд гал тогооны купэндээ ороход шинэ хар шидийн багш нь тэнд унтаж байна. Хари найзуудаа Сириус Блэкийн талаар хэлэхэд найзууд нь маш ихээр санаа зовно. Гэтэл гинэт галт тэрэг хүчтэй донсолж зогслоо. Гадаа бороотой байлаа. Гэтэл нэг л зэв рүү харагдаад эхэллээ. Тэгснээ бүх зүйл хөлдөж эхлэв. Тэд юу болоод байгааг ойлгохгүй сууж байтал тэдний өрөөний хаалгаар нэгэн аимшигтай хар нүмерхтэй хий үзэгдэл шиг зүйл орж ирэн Хари руу ойртов. Гэнэт Харигаас юм сорогдож эхлэхэд унтаж байсан профессор Лупин сэрж гэрэл гаргаж Хариг аварлаа. Хари ухаан алдчихнаа. Найзууд нь Хариг арай гэж сэрэхэд профессор Лупин Харид өөрийгөө танилцуулна. Түүнд шоколад идэхийг санал болгоно. Хари саяны зүйл юу байсныг асуухад Лупин саяных Дементор байсан юм. Азкабаны харуулуудын нэг. Одоо бол явчихсан. Тэр Сириус Блэкийг галт тэрэгнээс хайж байсан юм. Гэж хэлээд галт тэрэгний жолоочтой ярьчаад ирээд явлаа. Хари найзуудаасаа та хоёр ч бас ухаан алдсан уу? Үгүй Хари, чи л ухаан алдсан. Гэхдээ би их муухай зүйлийг мэдэрсэн. Яг л дахиж хизээж аз жаргалтай болохгүй юм шиг. Тийм хоосон мэдрэмжийг энэ жил Хогвартс ч хэцүүхэн бүүдгэр жил өнгөрөхөнд тэд Хогвартс ирэхэд профессор Дамблдор хичээлийн жилийг нээж үг хэлв. Тэгэд Сириус Блэк оргосон тул сурагч болгоныг анхаарал болгоомжтой байхыг сануулна. Энэ жил Дементрууд сургуулийн эргэн тойрныг хамгаалахаар болсон юм байна. Асуудал тарива. Тэнэг зүйл хийвдэ. Ингэж хэлэхдээ манай гурлуул хараад байна. Драко Хариг ухаан алдсан болохоор шоолоод амжинаа. Гриффиндорын танхим руугаа орохоор ирэхэд хаалга онгойлгодог уран зургийн хадагтай. Хаалга онгойлгохгүй нилээ маяглнаа. Хогвартс ирсэн орой Хари маань найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөнө. Өглөө болоход Хари Рон хоёр профессор Трелавны зүүн бэлгийн хичээлд суухаар болно. Багш нь харахад нэг л эвгүй зүйл ярьсан их ачирхалтай нэгэн байна. Хари Рон хоёр сууж байхад гэнэт Хермоны хажууд нь гараад ирэв. Тэр хоёр гайхан "Чи яаж гинт гараад ирвэ?" гэж асуухад "Би бүхий л хугацаанд энд байсан шүү дээ" гэж хариулах болно. Профессор Трелавны хүүхдүүдэд хэрхэн цайны шаараар мэрэглэх тухай зааж байтал Харигийн аяг ихэд анхаарлыг нь татлаа. Аягны ёроолд нь хар нохооны сарвуу гарсан байжээ. Энэ нь ерөнхийдөө үхэл гай зовлонгийн ёр юм. Манай гурав Хагрид руу явах замдаа Хермоны хэрхэн хоёр хичээл зэрэг сууж байгаа талаар ярилцсан. Хагрид руу очих үед Хагрид маань тушаал ахиж тэдэнд шидтэй амьтадтай хэрхэн харилцах талаар хичээл орохоор болсон юм байна. Тэд хичээллэх газраа ирэхэд Драко Хариг Дементор гэж айлгаж өдсөөр л Хагрид хичээлээ ороход бэлэн болжээ. Бакпик гэх нэгэн шувуун толгойд нисдэг морийг танилцуулав. Хагрид сайн дурын сурагчийг асуухад бусад сурагчид Хариг маань урдаа бариад орхичихв. Ингэсэн ч Хари маань зөв зүрх сэтгэлтэй учир Бакпикийн учрыг тэр дор олчноо. Түүнийг унан тэнгэр дээгүүр нээслээ. Гэтэл үүнд нь атаархсан Драко Малфой Бакпик руу хашгичж далжигнаж байгаад гараа хугартал өшөглүүлчихв. Оройн нөгөө Малфой ч нь баа шилж явсан. Бараг л үхээд сэхлийн ухааны юм яриад байж байдаг. Гэтэл нэгэн сурагч Сириус Блэк Хогвартсын дэрэгдэх Дафтаунд үзэгдсэн болохыг тэдэнд дуулгалаа. Хүүхдүүд Дементрод сургуулийг хамгаалж буудвал Хогвартст ирж чадахгүй гэж бодон сэтгэл амарцгаана. За ингээд профессор Лупиний хар шиднээс хамгаалах урлагийн хичээл орохор боллоо. Профессор Лупин тэдэнд айдсаа ялан дийлэх нэгэн сонирхолтой хичээлийг орох болно. Хүүхдүүд нэг нэгээрээ туршиж гарнаа. Невил профессор Снэпээс хамгийн их айдаг бөгөөд түүнийг өөрийнхөө эмээгийнхээ хувц өмссөн байгаагаар хувиргана. Рон аалзсан дролк зүйлгээр гих мэд бүгд л шившлгийг давж байлаа. Харигийн айдаг зүйл нь Дементор байлаа. Профессор Лупин гяс арга хэмжээ аван Дементрийг шүүгэнт хийж хичээлээ дуусгав. Гэвч хачирхалтай нь профессор Лупин Харигийн урдуур ороход түүний айдас тэргэл сар болох нь харагддаг. Лупин яагаад тэргэл сарнаас айдах юм бол дараа нь бүгдээрээ мэдэж явна. Хогвартсын өвлийн аялал болж Хари маань өнөөх зөвшөөрөл дээр гарын үсэг зурулж чадаагүй тул ганцаараа аялалдаа явалгүй үлдэхэр болдог. Ийхүү Хари энэ хугацаанд профессор Лупинтэй ярилцсан зогслоо. Галт тэрэгэн дэх тэр орой би ухаан алдхаас өмнө нэг эмэгтэй хашгирахыг сонссон. Дементрууд бидний хамгийн муухай дурсамжийг дахин сануулдаг юм. Бидний зовлон шаналл тэдэнд хүч өгдөг. Би тэрнийг миний ээж байсан гэж бодож байна. Яг алуулж байх үеийнхэн тэр орой. Би чамайг анхаарсан мөчтөл шууд таньсан. Хари, соримноос чинь биш. Нүдэр чинь. Нүд чинь ээж Лилигийн ихтэйгээ адилхан. Тийм ээ. Би түүнийг таньдаг байсан юм. Ээж чинь нэгэн цагт хинч миний дэргэд байхгүй байхад тэр миний хажууд байсан. Тэр маш чадварлаг шиднээс гадна маш сайхан сэтгэлтэй бүсгүй байсан юм. Тэр бүх зүйлээс сайн сайхныг нь харж чаддаг. Ялангуяа өөрсдийгөө ч таньж мэдэж чадаагүй нэгнээс. Харин аав чинь эсэргээр авьяас гихүү асуудал гихүү. Авьяас бэлгэн чамд дамжиж ирсэн. Чи өөрийгөө анзаарснаасаа ч илүүтэйгээр тэдэнтэй адилхан Хари. Цаг нь ирэхэд чи хэр их гэдгийг өөрөө мэдэх болно. Манай гурав танхим руугаа орохоор шатан дээр очтол бөөн хүмүүс цугларчихсан. Үүдэн дээрх уран зургийн хадагтай алга болчихж. Түүнийг олоод профессор Дамблдор хэн түүнд ийм зүйл хийсэн болохыг асуухад Сириус Блэк болохыг хэлв. Энхүүдэд Сириус Блэкийг сургууль даяар хайн шилтгэний хамгаалалтыг чангадгав. Хүүхдүүд бүгд их танхим цугларан унтна. Тэднийг унтаж байх хойгоор профессор Дамблдор болон профессор Снэп хоорондоо ярилцаж байхыг Хари нууцаар сонслоо.
Тэд Харригийн талаар санаа зовон ярьж байна. Маргааш нь профессор Снейп гинэт ууртаагаар орж ирэн хамаг цонхоо хаагаад үзэх ёстой хичээлээсээ өөр хичээл тэдэнд заахарууллаа. Харри түүнээс профессор Лупин хаануугаа эсхийг асуухад чиний санаа зовох асуудал биш хэмээн түүнийг загнав. Ингээд л Снейпийн заах хичээл нь хүн чонны тухай байв. Снейп сурагчдаас хүн чон болон Анамегус хоёрын ялгааг асуухад ухаалаг Гермоны ин хариуллаа. Анамегус бол өөрийн хүссэн үедээ амтан болж хувирч чаддаг шийдтнийг хэлдэг. Харин хүн чононд сонголт байхгүй. Тэргэл сар гарах болгонд тэр хувирч өөрийнхөө хэн болохыг санахаа болдог. Ингэснээр тэр хамгийн сайн найзаач алах боломжтой. Хүн чоннууд зөвхөн өөрсдийнхөө төрөл зүйлтэй л харилцдаг. Даанч профессор Снейп түүнийг зөвшөөрөлгүй ярьлаа гэд Гриффиндорын онооноос хаслаа. За ингээд Хогвартсын нэгэн сайхан зүйл болох Квиддичийн тэмцээн эхэллээ. Салхи шуургатай хэцүүхэн өдөр тэмцээн болж байна. Харри маань хайгч ахаан алтан бөмбөгнийхээ араас хөөсөөрөл. Гэтэл тэнгэрт гарах үед нь бүх зүйл гинэт хүүтрэн шүүрэн хөлдөж эхлэв. Дементрууд Харри руу дайрч эхлэхэд чадлаараа тэднээс зүхтаасан ч баригдаад сүнсээ соруулаад шүүрнээсээ унчихв. Харин профессор Дамблдор түүнийг газар туунахаас өмнө авралаа. Харри сэрхэд найзууд нь цугларчихжээ. Гермоны түнд ихэд уурлан Дементрууд талбайд орж ирэх ёсгүй байсан бөгөөд профессор Дамблдор энэ явдалд ихэд уурлан тэднийг сургуулиас хөөсөн болохыг мэдэгдэнэ. Рон Харригийн шүүрийг авчирхад шүүр нь хугарчихжээ. Харри профессор Лупинтэй уулзаж түүнээс Дементрууд яагаад өөрт нь ингэж их нөлөөлөд байгаа эсхийг асуухад Дементрууд хамгийн муухай дурсамжтай байгаа нэгэн рүү халтаж дайрдаг болохыг хэлв. Харри түүнээс Дементруудыг хөөсөн арга зааж өгөхийг хүсдэг. Хөөхий Харри маань өвлийн амралтаараа аялал явуулгүй хоцорноо. Роны ах болох Фред Жорж нар Харрид нэгэн сургуулийн нууц зургийг өгөв. Энэ зураг дээр Хогвартст явж буй бүх хүн харагддаг бөгөөд ашиглаж дуусаад нуух үед зүгээр л тоглоом нь цаас болон хувирдаг юм байна. Рон Гермоны хоёр нэгэн алдартай сүнстэй байшинг харан зогсож байхад Драко Малфой хоёр сугны үстэйгээр ирээд тэднийг шоглож эхэлвэ. Ингээд л хаанаас ч юм Малфой ёолон тэдний найзууд руу хэн нэгэн цасан бөмбөг шидэж тэднийг шоглож эхэлнэ. Малфой үхлэн тэндээс зугтлаа. Энэ хүн нь мэдээж Харри байв. Харри маань Хогстимээр тэнэж байгаад сайд болон профессор МакГонагал нэгэн уушин газар руу орж байхыг харав. Нөмргөө араас нь даглаа. Ингээд л Харригийн эцэг эхийн нуугдж буй газрыг Сириус Блэк Волдемортод зааж өгөн мөн өөрийн сайн найз болох Петр Петтигрүүг алсан болохыг хэлв. Петр Петтигрүүгээс ганцхан хуруу нь үлджээ. Сириус Блэк харин Харри Поттерын загалмайлсан эцэг байжээ. Ийм аимшигтай үннийг мэдсэн Харри үнэхээр сэтгэлээр унан хоёр найзтай бүхнийг хэллээ. Юу болсон бэ Харри? Тэдний найз байж. Тэд найзууд байсан юм байна. Тэгээд тэр тэднээс урвсан. Би түүнийг намайг олоосоо гэж хүсэж байна. Тэр үед нь би бэлэн байх болно. Би түүнийг ална гэж хэлэн Харри маань өшөө хорсолдоо шатлаа. Хавар болж Харри маань профессор Лупинтэй хамт Дементруудыг хөөх шившлэгийг сурж эхэллээ. Энэ шившлэгийг Патронус гэх бөгөөд Дементруудын яг эсрэг хамгийн жаргалтай дурсамжаас урган гардаг ажээ. Харри маань хүнд хэцүүхэн амьдрал дунд өссөн учраас түүнд энэ шившлэгийг хийхэд амаргүй байна. Нэлээд бүтлгүүтэж байгаад хамгийн сүүлийн орлогоор шившлэгийг амжилттай уншлаа. Манай гурав Хагридтай уулзахаар явж байтал Роны харах дахин алга болжээ. Рон Гермоныгийн муур идсэн эдээгүүгээд л тэр хоёр хэрэлдэнэ. Тэд Хагрид дээр очиход Малфойн гэр бүл хилам хийж Ослоос болж Бакпикийг цаазлуулахар болсон юм байна. Харри маань шүн нойр нь хөлжин өнөөх газрын зураг харж байтал газрын зураг дээр үгсэн гэгдэх Петр Петтигрүү явж байхыг харав. Тэгээд тэр түүнийг дагахаар гарлаа. Газрын зургийг харахад өөдөөс нь яг ирж буй харагдагч хинч байсангүй. Гэтэл ардаас нь гинэт профессор Снейп гараад ирлээ. Газрын зураг ямар тайч нууж амжив. Снейп түүнээс "Нон чинь юу байгаа юм? Унш. Таныг бусдын асуудлаас том хамраа татаж сур гэсэн байна" гэж хариулахад Снейп уурлнаа. Гинэт хойноос нь профессор Лупин гараад ирлээ. Сорны гэрэлд зугаалж яваа юм уу? Харри Поттероос юу олсныг хардаа гэхэд зүгээр л бусдыг шоглдог тоглоом нь цаас биш үү дээ гэж Харриг аварнаа. Профессор Лупин түүнийг өрөөндөө аваачин энэхүү газрын зургийг яагаад багш нарт өгөөгүй юм бэ? Харанхуй шин алуурчин ойрхон байхад ганцаараа шилтгэнээр тэнэд гэж зэмлэхэд Харри газрын зураг дээр үгсэн хүн явж байсныг хэлв. Профессор Лупин гайхнаа. Хэн болохыг нь асуухад Харри Петр Петтигрүү гэж үннээ хэллээ. Манай гурав дахин профессор Трелавны хичээлд сууж байлаа. Профессор тэдний ширээн дээр ирэхэд Гермоны бөмбөлгнөөс өөрийн тайлсан зүгнлөө хэлэхэд профессор Гермоныг зүгнэх авьяас бэлэггүй. Номын хуудснууд чигээ хатаж орчихсон нэгэн болно гэснээр Гермоны уурлах болно. Анги тараад Харри гадаа өнхрөх бөмбөгийг оруулж өгөхөд профессор Харригийн гараас зууран зүгнлийг хэллээ. Тэр өнөө орой иргэн ирэх болно. Өнөө орой найзуудаасаа урвсан тэр нэгэн зүрх нь аллахаас болж өмөрсөн нэгэн суллагдах болно. Гэмгүй цус урсах болно. Боол болон эзэн хоёр дахин нэгдэх болно. Ийм амир үг сонссон Харри маань шоконд орноо.
Гурван найз Хагрид руу Бакбекийг цаазлах үед нь сэтгэлийн дэмжлэг болохоор очлоо. Гэтэл хүний мууд дуртай Малфой аль хэдийн ирчихсэн байна. Хермоны эцэст нэг уураа гарган Драко Малфой руу саваагаа далаахад Драко өгтлээ айлаа. Гэсэн ч Хермоны түүнийг яасан ч гүй. Харин нэг сайхан шанаадад авлаа. Тэд Хагрид дээр очиж Бакбекийг зүгээр суллаад явуулчихаач гэж ятгахад тэд намайг байсан гэж мэдчихин шүү дээ. Тэгвэл профессор Дамблдор дахиад л асуудалд орчихно. Тэр нэрээ ийшээ ирж байгаа. Түүнийг цаазлах үед надтай хамт байхыг хүссэн юм гэж гашуудаа хэлнэ. Манай гуравч түүнтэй хамт үлдэхийг хүсгээд Хагрид тэдэнд ийм аимшигтай зүйл харуулахгүй гэж эрс эсэргүүцлээ. Тэднийг явахаас өмнө Хагрид Роны харахыг олсон болохоо хэлж гаргаж өглөө. Ашгүй нэг юм Хермоныгийн муур нэрээ цэвэрлэлээ гэж тэднийг зогсож байтал гэнэт Харигийн толгой руу нэг чулуу нисж ирээд онцглоо. Цонх руу эргэн харахад Бакбекийг цаазлахаар ирж буй хүмүүс харагдан тэд бушуухан нуугдлаа. Хулууны ард нуугдж байтал Хермонид ой дотроос хэн нэгэн түүнийг ажиглаад байгаа шиг санагдав. Тэд өгсөн явсаар холоос Бакбекийг цаазлахыг харж бүгд гунигэлцгаав. Ийхүү зогсож байтал Роны харах Роны хурууг хазаад зугтчихв. Рон харахныхаа араас гүхэд тэд араас нь дагангуйлээ. Арай гэж Рон харахаа барьж автал нөгөө нэг хөдөлдөг модны бүсэд орчихжээ. Хари Хермоны хоёр Роныг болгоомжтой байхыг сануулгад харин Рон зөрүүлээд "Цухтаарай" гэж хэлэхэд ард нь хар нохоо ууртаагаар тэдэн рүү архирч байна. Нохоо Хари руу биш, харин Рон руу үсэрч хөлнөөс нь зуурсаар мод руу аваад орчихлоо. Манай хоёр ч найзыгаа аврахаар хөдөлдөг мод руу гүгээд орчихлоо. Модны доодох нууц хангил явсаар өнөөх Хогмит гих сүнстэй байшинд аваачдаг юм байна. Тэд хонглоор явсаар байшинд ирэхэд Рон амьд байж байна. Харин нөгөө хар нохоо нь Сириус Блэк байсан юм байна. Хари уурлан Сириусыг боож унахад профессор Лупин орж ирээд Харигийн савааг гараас нь унгав. Тэд найзууд байжээ. Хермоны өөрт нь итгэж байхад алуурчинтай найз байсанд нь ихэд уурлаж хүн ч нуулахыг нь хэлв. Сириус Блэк уурлаж "Хурдхан алая л да" гэж шаардсаар байлаа. Лупин "За түүнийг ал" гэхдээ ганцхан нөхцөлтэй. Хари яагаад гэдгийг нь мэдэх ёстой. "Би яагаад гэдгийг нь мэднэ. Тэр миний эцэг ихээс урвсан. Чи тэдний өгсөн шалтгаан. Тэр үүнийг хийгээгүй Хари. Хэн нэгэн танаа эцэг ихээс урвсан. Гэхдээ тэр нь өдийг хүртэл өгсөн гэж тооцогдож байсан нэгэн. Хин юм тэгэд Петр Петтигру. Тэр энэ өрөөнд байгаа. Яг одоо гараад ир. Гараад ир Петр. Гарч ирээд бидэнтэй тоглол Петр. Гэх үед профессор Снейп орж ирэн Сириус Блэкийн савааг унаглаа. "Өшөө авалт их хамттай юм. Би чамайг барих нэгэн нь байна гэж яаж мэдэх вүлээ дээ." Гэхэд Лупин тайлбарлах гэхэд Снейп "Би Дамблдор чамайг найзыгаа шилтгэн рүү оруулахар тусалж байгаа талаар хэлсэн. Ашгүй нотолгоо нь энэ байна. Сириус Блэк." Сириус Блэк Лупин хоёр Снейпийг ятгах гэсэн ч болсонгүй. Снейп Сириусыг Дементруудад хайж өгөх үхлийн үнсэлтэд хийхийг нь харах болно гэж хэллээ. Гэтэл Хари Хермоныгийн савааг аван нууцаар профессор Снейп руу дайран унаглаа. Хари тэндээс Петр Петтигру хэн болохыг асуухад тэр манай сургуульд сурдаг байсан. Тэр бидний найз байсан. "Үгүй, Петтигру өгсөн. Чи алсан." "Үгүй, тэр алаагүй. Чамайг түүнийг газрын зураг дээр харсан гэхэд би түүнийг амьд байгааг мэдсэн юм." "Тэгвэл газрын зураг худлаа харуулсан байна." "Газрын зураг хизээч худлаа харуулдаггүй юм. Петтигру амьд. Тэр яг энд байна" гэж Рон руу заахад "Би юу? Галзуурчгаа юу?" "Чи бишээ. Чиний харах. Скаберс миний гэр бүлд байгаад 12 жил үү. Зүгээр л нэг цэцэрлэгээ харах гэхэд яасан урт амьдраа вэ? Тэр нэг хуруугүй байгаа биз? Тэгэд юу гэж түүнээс ганц үлдсэн зүйл нь хуруу. Энэ муу хулчгар өөрийгөө өгсөн гэж хүн бүрд бодуулахын тулд өөрийнхөө хурууг тасдаж хайсан юм. Тэгээд харах болон хувирсан. Надад өг. Энхүү Сириус Блэк харахыг булааж аван харах зүгтэж эхлэхэд эцэст нь түүний жинхэнэ төрхийг харав. Тэр хүн болсон даруйдаа тэдэнд бялдуучилж эхлэв. Тэд түүнд Харигийн эцэг эхийг хэрхэн Волдемортод худалдсан талаар хэлэхэд "Би тэхийг хүсээгүй. Харанхуй эзэн. Тэр ямар их хүчийг эзэмсэнийг та нар мэдэхгүй байна. Өөрсдөө та нар асуугаад үз. Та нар миний оронд байсан бол юу хийх байсан юм?" Найзуудаасаа урвснаас өгснөн дээр Петр Хари руу очин "Хари, Джеймс намайг үхүүлэхийг хүсэхгүй байсан. Тэр намайг өршөөх байсан" гэж уйлгнан хэлэхэд Сириус Лупин хоёр түүнийг Харигаас салгаж түүнийг алах гэхэд Хари тэднийг зогсоон түүнийг шилтгэн рүү аваачиж бүх зүйлийг хүмүүст хэлж Дементруудад хайж өгөхөр боллоо. Энэхүү тохироод манай хэд гарч ирлээ. Хари загалмаас эцэгтэйгээ очиж ярилцлаа. Хийсэн зүйл чинь үнэхээр гайхширмаар байлаа. "Би зүгээр л аав ээж хоёрын маань сайн найз нь алуурчин болохыг хүсэхгүй байх гэж бодсон юм. Үүнээс гадна тэр үхэл үнэн ч бас хамт үхэн. Амьд бол тэр эрх чөлөөтэй болно. Чамайг мэдэх хэсгийг мэдэхгүй юм. Джеймс болон Лили намайг чиний загалмайсан эцэг болгосон юм. Би мэднэ. Хэрвээ чи авга хэгчтэйгээ амьдрахыг сонгвол би ойлгоно. Харин өөр газар амьдрахыг хүсвэл юу? Тантай хамт амьдр гэж юу? Зүгээр л бодлоо л доо. Хэрвээ чи хүсэхгүй бол би ойлгоно" гэд ярилцаа зогсож байтал гэнэт бүтэн сар гарч
Профессор Лупин хувирч эхлэв. Энэ далмиг ашиглан Петр Петтигрүүч өөрийгөө дахин харах болгон хувиргаад зогтчихлаа. Бүтэн хувирсан профессор Лупин тэдэн рүү дайрч эхлэхэд Сириус тэднийг хамгааллаа. Профессор Снейпч модноос гарч ирэн тэднийг хамгаалдаг. Лупин хүн чонд болсон тул нэгэнт тэднийг танихаасаа өнгөрчээ. Сириус нохоо болон хувираад хүн чоныг тэднээс холдуулахад Хари Сириус санаа зовоод араас нь очлоо. Хари хүн чон руу чулуу шидэж анхаарлыг нь сарниулав. Гэтэл хүн чон Хари руу дайрах гэхэд холоос гинэд нэгэн чонны улих чимээ гарч Лупин яваад өглөө. Сириус харин маш хүн дээр бэртжээ. Тэр нэг нуурын ирэг дээр өглүүд хэвтэж байхад нөгөө Дементрууд хүлээж байсан юм шиг тэдэн рүү дайрлаа. Хари патроноос шившлэг хийж чадхаараа торгоосон ч маш олон Дементрууд байсан тул хүч нь хүрсэнгүй. Сириус Блэк яг өгтгийн даван дээр нуурын цаад ирэг дээр нэгэн хүчрхэг шидтэн патроноос хийснээр тэр хоёр хоёул аврагдлаа. Өнөөх патроноос бугын хэлбэртэй байлаа. Хари сургууль дээрээс ирэхэд Хермоны Сириусыг аль хэдийн хорьсон бөгөөд өнөө өрөө Азкабанд Дементрууд түүнийг цаазалгаар болсныг хэлв. Хари харин нуурын ирэг дээр их тэднийг аварсан хүн нь аав нь байсан тухай Хермонид хэлдэг. Даанч Хермоны итгэсэнгүй. Тэднийг ин ярилцаж байтал профессор Дамблдор орж ирлээ. Түүнд Сириус Блэк буруугүй байсныг хэлэхэд түүнд хийж чадах зүйл байхгүй гэж хэлв. Гэнэт цаг дуурхийг сонсоод Дамблдор цаг хугацаа бол маш нууцлаг. Хүчрхэг хідэж аюул занлаар дүүрэн. Чи дөрмийг мэднэ хадагтай Грэнжер. Чи харагдах ёсгүй. Хамгийн сүүлийн хонх дуургаас өмнө чи ирэх ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол үр дагавар нь аимшигтай байх болно. Хэрвээ өнөө өрөө үүнийг амжилттай хийж чадах юм бол нэгээс ч илүү амийг аврах боломжтой. 3 удаа эргүүлэхэд л болох байх. Мартах шахаж. Би өөрийнхөө явсан замуудаар л явах байсан. Хари үүнийг нь ойлгодоггүй. Юу яриад байгаа юм бол гэдэл зогсож байна. Хермоны хэлсэн ёсоор нь нэгэн төхөөрөмж гаргаж ирээд 3 удаа эргүүлж эхлэв. Энэ удаад Роны хөл гэмтсэн тул тэд түүнийг үлдээлээ. Хермоны Хари тайлбарлан профессор МакГонагал надад энэ цаг хугацаа ухрагчийг өгсөн юм. Үүгээр дамжуулж би бүтэн жилийн турш олон хичээл зэрэг сууж байсан. Яа, ийм юмтай болчих болгоё. Тэгэх юм бол Wall Street-д сураад 1 сарын дотор ус цас болчихгүй юу? Манайхан бас цаг хугацаанаас үл хамааран хүссэн цагаараа англи хэл сурахыг хүсэх юм бол 77 тэгтэг рүү залгаарай. Төхөөрөмжийг яг 3 эргүүлэхэд бүтэн өдрөөр ухарсан байлаа. Хермоны тэр үед өглөөний 7:30-д хаана байснаа санаж Хагридийнх руу Харийг дагуулan яарвчллаа. Хонглын ард нуугдан харахад манай гурав Дракотой муудалцаж байх үедээ тааралдав. Тэр хоёр хэндэж харагдахгүй өөрсдийгөө дагсаар Хагридийн гэрийн гадах хулууны ард нуугдлаа. Цаазлагчд ирэхэд манай хэд явахгүй удаад байсан тул цонх руу чулуу шидлээ. Энэ үед л хэн чулуу шидсэн болохыг ойлгов. Ийхүү Хермоны Дамблдорын хэлснийг ойлгож Бакпикийг ч аврахаар боллоо. Тэд арын хаалгаар гарч ирэхэд Хари Хермоны хоёр арын ой руу нуугдав. Энэ үед Хермоны мөн л өөрийгөө араас нь харж байсан болохыг мэдлээ. Яамныхан Бакпикийг Хагридийнх руу орохдоо харсан бөгөөд байшинд байх хугацаанд тэд Бакпикийг оргуулав. Яамныхан гарч ирээд Бакпикийг байхгүй байхыг хараад Хагридыг сэрдэх гэсэн ч бүхий л хугацаанд хамтдаа байсан учраас юу ч хийж чадсангүй. Тэд ийхүү дараа нь хайдсан болохоо санаж хөдөлдөг мод руу очлоо. Тэр хоёр өөрсдийгөө байшингаас гарч ирэхийг хүлээх зураа ярилцдаг. Хари маань нуурын ирэг дээр өөрийг нь аварсан аав нь байсан гэдэгт итгэсээр байсан бөгөөд Хермоны түнд энэ нь боломжгүй болохыг хэлв. Хари мөн Сириус өөрөөс нь хамт амьдрахыг асуусан бөгөөд бүх зүйлийг цэгцэнд нь оруулсныхаа дараа түүнтэй хамт амьдрахыг хүсэж байгаагаа хэлв. Ийхүүдэд байшингаас гарч ирлээ. Лупин хүн чон болон хувирлаа. Хермоны Сириус болон Хари хоёрыг алуулах гэж байгааг хараад ойлгох болно. Харин хүн чон өөрсдрөө нэрнэ гэдгийг тооцоолсонгүй. Хүн чон шууд л тэднэр хүрээд ирлээ. Хүн чон тэдэн дээр ирээд алдгийн даван дээр Бакпик гарч ирээд тэдний амийг аварлаа. Дараа нь тэд нуурын нөгөө ирэг дээр очин Хари аавыгаа гарч ирэхийг өөрийг нь аврахыг хүлээлээ. Хермоны түнд аав нь гарч ирэхгүй хэлж өөрийгөө л аврахгүй бол оройтхно гэдгийг хэлэхэд Хари эцэст нь нэг юм ухаан орж патроноос шившлгийг хийн өөрийгөө болон Сириусыг аварлаа. Эцэст нь тэдэнд хийх ганц зүйл л үлдлээ. Тэр хоёр Бакпикийг унан шилтгэний дээд давхраас Сириусыг сундлан түүнийг оргууллаа. Сириус түүнтэй салгаас хийх үед Хари би тантай хамт явмаар байна. Нэг л өдөр Хари. Одоохондоо миний амьдралд эндүү тодорхойгүй байна. Мөн чи энд байх ёстой. Гэвч та гимгүй шүү дээ. Гол нь чи үүнийг мэдэж байгаа шүү дээ. Одоохондоо энэ л хангалттай. Би чамайг үүнийг сонсохоос залгасан гэж бодож байна. Гэхдээ чи аавтайгаа үнэхээр адилхан юм. Гэвч нүд чинь ээж. Хари, чи ээжийнхээ нүдийг дуурайсан. Би Джеймс Лили болон чамтай хэсэгхэн л хугацааг өнгөрүүлсэн. Дэндүү гунигтай. Гэхдээ бидний хайртай хүмүүс биднийг хизээч орхидоггүй юм. Чи тэднийг үргэлж зүрх сэтгэлдээ олох болно. Сириус Бакпикийг унан явлаа. Цагны хонх цохиж эхлэхэд Хермоны Хари хоёр байсан газар руугаа яаран гүйлээ. Тэд замдаа Дамблдортой тааралдана. Профессор, бид бүгдийг чадсан гэхэд профессор ойлгосонгүй. Ингээд тэд өөрсдийнхөө цаг хугацаанд амжиж ирлээ. Рон, та хоёр яагаад наанаас гараад ирвэ?
Дөнгөж сая яг энэ зогсож байсан шүү дээ. Хари, чи түүний юу яриад байгааг ойлгож байна уу? Үнэн дээр хүн яаж хоёр газар зэрэг байж чадах юм бэ? Гэж тэд Роныг шооллоо. Ингээд хичээлийн жилж дуусч Хари профессор Лупинтэй салхас хийхээр очлоо. Тэр өөрийн нөхцөл байдлаасаа болж ажилласаа гарахаар болжээ. Лупин Хариг яагаад гутарсан байгааг нь асуухад юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Петр рүү зугтчихсан. Үнэхээр өөрчлөлт гараагүй гэж юу? Харин ч маш олон зүйл өөрчлөгдсөн. Чи үннийг мэдэж авсан. Чи гэмгүй нэг аимшигтай хувь заяанаас нь аварсан. Чи сайн өөрчлөлт хийсэн байна. Хэрвээ намайг нэг зүйлээр бахарах гэвэл энэ жил хэр их зүйл сурснаар чинь бахархах байлаа. Нэгэнт би чиний багш биш болсноос хойш үүнийг чамд буцааж өгье дөө гэд газрын зургийг өглөө. Сонирхолтой нь энэ газрын зургийг Лупин, Сириус, Джеймс болон Петр нар сургууль суралцж байхдаа дүрсгүйдэхийн тулд хийж байсан юм байна. Хари их танхимд ирэхэд түүнд илгээмжирж, түүнд энэ дэлхийн хамгийн хурдан шүүр ирсэн байна. Мэдээж энэ шүүрийг Сириус түүнд илгээж, Хари гадаа гарч шин шүүрээ туршиж үзснээр кино маань дууслаа. Киночуд байлаа.